2011-ээс 2022 оны шагналтнууд. Эрхэм хүндтэй энэхүү шагналын 2011 оны эзнэр онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд энх тайвны нэрт зүтгэлтэн дагвын цахилгааныг Монгол улсын нэр хүндийг өндөр төргөж дипломат ёс болон олон улсын харилцаанд Монгол улсаа төлөөлөн дэлхий дахины энх тайван ард түмнүүдтэй найрамдалт харилцааг бий болгох үйл хэрэгт оролцсон олон жил итгэх чармаалттай ажиллаж улс орноо таниулсан үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн 2011 онд энхийн шагналыг олгожээ. Хоёр дахь буюу 2012 оны шагналын эзнэр Монгол улсын төрийн сойрхолд ардын уран зохиолч соёлын гавьяатад зүтгэлтэн Бавуугийн лав сүрэнд ард түмэн болон залуу үеийнхэнд соёлын үнэт зүйлс уламжлал түүхийг таниулж нийгмийг соён гэгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн 2012 онд олгосон байна. Гурав дахь буюу 2013 оны шагналын эзнэр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол улсын эх хурлын гишүүн Цэндийн Нямдоржид Монгол төрийн нэр хүндтэй хүнд хүчээр албанд бүхий л ухамсарт амьдралаа зориулж хууль эрх зүйн шинжилэл нийгмийн амгалан тайван тогтвортой байдлын төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2013 онд олгожээ. Дөрөв дэх буюу 2014 оны шагналын эзнэр Монгол улсын гавьяат багш Азийн хүүхдүүд сангийн захирал Санжаагийн Эрдэнэ чулуун нарны хүүхдүүд гэр бүл төвийг байгуулан өнчин хүүхдүүдийг эхийн сэтгэлээр асран хайрлаж амьдрах ухаанд сургаж хөдөлмөрийн үн цэнийг таниулан ардын урлагаар дамжуулан гоо зүйн хөгжил олгоо зогсохгүй хүүхдийн ардын урлагийн хамтлаг нь Монгол улсаа сурталчилж олон улсад тоглолт зохион байгуулан төвийнхөө хүүхэд бүрийг зөвхөн болгон төлөвшүүлж үүрэг хариуцлагатай Монгол улсын иргэн болгож өсгөж буй хувь нэмрийг үнэлэн 2014 онд олгосон юм. 6 дахь буюу 2016 оны шагналын эзнэр хамтран онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай ангийн эрен хайх аврах салбарын аврагч ахлагч чулуун бэлэгтийн ган зам 21 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн гал түмэгт 700 гаруй хоног гамшигын голомтод төмөр унтрааж 1500 гаруй айл өрх 3000 гаруй хүний амь нас эд хөрөнгийг ам бие үл хайхран зүтгэж аварсан. Уул уурхайн аврах ангийн аврах тусгай салбарт 4-р бүлгийн аврагч Дөнхүүгийн Эрдэнэт нь 1996-аас 2016 оны хооронд нийт 21 жил онцгой байдлын ерөнхий газарт ажиллахдаа нийт 432 ослын дуудлагаар 566 цаг уурхайн хүнд ажиллаж 321 хүний амь насыг аварсан. Нийгмийн амар амгалангийн төлөө ам бие үл хайрлан нэр төртөөр зүтгэж гал ус байгалийн давтагдшгүй нөхцөлд олон хүний амь нас эд хөрөнгийг авран хамгаалсан зүтгэлийг онцлон энхийн шагналтнаар тус олгосон. 8 дахь буюу 2017 оны шагналын эзнэр Монгол улсын гавьяат эмч эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн бөөрийн биш заслын зөвлөх эмч Б. Энх арвдан 44 жил хүүхдийн эрүүл мэндийн мананд зогсохдоо төрөөд 1 цаг болж байгаа няраагаас 16 нас хүртэлх 120 мянга гаруй хүүхдэд үзлэг онцлогоо хийж 61589 удаагийн нис засал амжилттай хийсэн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хүүхдийн бөөрийн нис заслын тусгай тасагт 1987 оноос анхны эрхлэгч зөвлөх эмчээр ажиллахдаа мэрэгжилээр 4 ном, 82 илтгэл, 124 өгүүлэл, 84 заавар, 48 тэргуун туршлага, 58 оновчтой санал гаргаж